Сайн мэцхан уу бихэн ингээд би та бүхэндээ Алтар Twilight цуврал буюу Бүрэнхийн номыг ярьж хөөр бэлтгэсэн байна. Номын эхлэл болохоор Белла ээжтэйгээ хамт онгоцны бол руу явж гардаг. Беллагийн хувьд гэх юм бол цагаан торгон нингэн цамц өмссөн байдаг. Энэ нь түүний нартай салах ёс хийж байгаа нэг үйлдэл гинэ. Беллагийн ээж аав нь түүнийг бүр хэдхэн сартай хахад нь хоёр тишээ болж салсан байдаг. Беллагийн аав нь энэ дэлхийн хамгийн их хурд унтас ордог шахуу Форкс гэдэг хотод цагдаагийн дарга гэж амьдардаг. Харин ээж Ренэ нь Флорида мужийн Феникс хотод охинтойгоо буюу Беллатайгаа хамт амьдардаг гэсэн байна. Беллагийн хувьд гэх юм бол 10 нас хүртэл аав дээрээ 100 долгон очдөг байсан. Гэхдээ үнэхээр бүүдгэр бүрхэг тийм газарт дургүй учраас 10 наснаас хойш дандаа зуныхаа амралтаар аавтайгаа өөр газар явж зугаалж цаг өнгөрөөдөг болсон юм байна. Тэгвэл Белла яагаад заавал ийм дулаахан сайхан цаг агаартай бас хөөргөн ээжээсээ холдоод явах гэж байгаа вэ гэхлээр Белла багын л их ирсэн охин Беллагийн ээж Ренэ сайхан шинхэн сэт залуутай болсон юм байна. Түүнийг нь Фил гэдэг. Филийн хувьд гэх юм бол тийм ч алдартай биш бейсболын тамирчин байгаа. Белла бодохдоо ээж Фил бит хоёр цагаа зарцуулах гэж их зовж байна. Фил бейсболын тамирчин учраас энд тэнд очиж амьдрах шаардлагатай болдог. Харин ээж надаас болоод үргэлж надтай хамт үлддэг. Би ээж их аз жаргалыг өгөөж болохгүй, тийм учраас одоо нэгэн жил хай скулээ сураад төгсчих юм чинь аавынхаа хажууд очиод амьдрья гэж шийдсэн байгаа юм. 17 настай охинууд маш хэрсүү, ухаалаг санагдж байгаах. Ингээд Белла ээжтэйгээ сааллах ёс хийгээд онгоцонд суугаад Флорида мужаас Сайтл руу ниснэ. За Сайтлот руу мэдээж олон цаг нисч очсон байж таараа. Ингээд Сайтлаасаа Порт Анжелика руу ниснэ. Порт Анжела гэдэг нь болохоор бас нэг жижиг хот байгаа юм л да. За тэнд нь Беллагийн аав Чарли Беллаг тосож явдаг. За манай Белла болохоор нилийн бүтлгүү, ер нь ив хавгүй, хурдангуй чаддгүй, юм л бол бүдэрч ундаг ийм охин байгаа. За тэгээ номын эхлэлд болохоор аавтайгаа уулзах гээд онгоцны шатаар бууж явтаа ч гэсэндээ бүдэрч уншаахдаг. Тэгээ аав нь Беллаг тосож аваад ингээд тэр хоёр хамтдаа Форкс руу машинаар цаашаа явна. Ягаад гэх юм бол Форкс руу шууд явдаг онгоц байхгүй гэсэн үг. Белла аавтайгаа энэ тэрийг ярьж тэгснээ Белла боддгийн. Ягаад гэх юм бол Белла зан чанарын хувьд гэх юм бол нэлээд интроверт хүн юм шиг аа. Тэгээд аав ч гэсэн өөртөө адилхан зан чанартай. Тэр хоёрт ярих баг нэг их зүйл байдаггүй. Тэгэл ойр зүрийн юм ярьчаал машиндаа суугаал явдаг байгаа. Белла эргэн тойрны оронгууд ногоон харагддаг. Аргагүй шүү дээ, жилийн бараг 365 хоногийн 364-т нь бороо ордог газар л явж байгаа учраас ногоон байх нь харахгүй. Белла гэхдээ энд маш дургүй байдаг. Белла Чарли хоёр явсаар агаад гэртээр нь тэгсэн чинь гэрийн үүдэнд нэг улаан пикап харагданаа. Чарли хэлэхдээ Беллад энэ машиныг бэлгэлж гинэ гэж хэлдэг. Белла асуухтаа энэ хэдэн оных юм бэ гэсэн чинь 1950-ад оны машин байж таарнаа. Гэхдээ яг тэ Белла маш их баярлаг. Уг нь бол Белла машин авах гад хөөхөн өөрөө ингээ хувьдаа мөнгө цуглуулж ирсэн байгаа байхгүй юу. Тэгтээ аав зүгээр бэлгэлсэн болохоор аавдаа маш их баярлаг. Ингээд аавынхаа амьдардаг байшин руу орж ирнэ. Хоёр давхар жижигхэн хөрхөн байшин байдаг. Белла болохоор хоёр давхартаа тэгээд голтой хориглох ариун цэврийн өрөөтэй байна гэж бас нэг голонгүй байна. За гэхдээ ямар тааж Беллагийн өрөө нь бол түүнийг анх төрөхт нь аав ээжийнх нь зэхэж бэлдсэн өрөө байдаг. За үүнийг нь болохоор өрөөний болондагаас савлараас харж болно. Ямар тааж өрөөг нь цайвар цэнхрийн обоогоор солиод ер нь томор тавиад нэлийн гайгүй тогтчулсан байдаг. Белла Форксын ахлах сургуульд бол маргаашнаас нь явж эхлэхээр байгаа. Ингээ ямар тааж эхний өдрөөрөө Белла нилээд их ямардаг. Гадааж бороо ороо сэтгэл санаанч таагүй. Ер нь багасаа бүрхэг бүүдгэр Форксыг бол үзий яддаг байсан. Энэ нэрсэндээ үнэхээр харамсаж гэхдээ өөр арга байгаагүй гэж өөрийгөө зөвтгөж бодож тайвшруулдаг. Ингээд Белла шүршүрт орохдоо уйлж чимээгүй суугаад за ямар тааж ингэж
маргааш өглөө нь болно. Беллагийн хувьд гэх юм бол үнэхээр хаалттай тийм охин учраас шинэ хүмүүстэй танилцсан гэдэг нь түүний хувьд яг л гай гамшиг шиг санагддаг. Өглөөс ирэхэд аав найл үжи ажил руугаа яваад өгсөн байдаг. Беллиг аав цагдаагийн дарга ажилласан шүү дээ. Ер нь бол хар өрөөр ажилд яваад орой ирдэг юм хүн байгаа. Белла гэрээрээ нэг авч үзэн тэгсэн чи аав нь ээжтэй нь Лас Вегас тормой гэдээ балсараа тэмдэглэсэн зураг одоо хүртэл жазтай нь хадгалж байгаа үзээд нэг сэтгэлэн сонирн болдог. За тэг ямар ч тач өөртөө цай бэлдэж уугаад юудэндээ цанцаа өмсөд, джинс өмсөд. За тэгээд гарнаа. Шалбаагтай газраар халтарчихгүйхэн шиг явсаар агаад Белла пикап машин руугаа очино. Ингээ машиндаа суугаад сургууль руугаа яваад очдөг. Жижигхэн хот болохоор ямар нэгэн зааварчилгааж хэрэг болсонгүй угаасаа ганцхан сургуультай учраас Белла шууд олоод очиноо. Сургууль очоод машинаа тавьчаад сургуулийнхаа хуваар бас сургуулийнхаа мапыг олж авчихад машиндаа сууж ийн. Яг тэгвэл Белла хэтэрхий эрт ирсэн учраас юу хийхээ мэддэггүй. За ингэ байцгаа. За ямар ч тач сургуулийн цаг эхэлж байгаа л дээ. Тэндээс баахан хуучны машинтай хүүхдүүдэрэл машинаа байрлуулж идэм. Белла бодохдоо за зэр би ганцаараа ийм хуучны машингүй байна гэж сэтгэл амардаг. Ингээд Белла анхныхаа сургуультай буюу Forks ирснийхаа анхныхаа өдрийг өнгөрүүлэхээр сэтгэл шулуудаад гарнаа. Беллагийн хувьд гэх юм бол сургуулийн мапыг нүүрэндээ наагаад явахыг хүсээгүй учраас цүнх рүүгээ ичдэг. За ямар ч тач хичээлийнхаа хуваарийн дагуу хичээлүүдэд сууж эхэлнэ. Биологийн хичээл, термометрийн хичээл гээл бүх хичээлүүд нь биологийн хичээлийн хуваар дээр нь байдаг. Белла эхлээд смайлын хичээлдээ суугаад дараа нь термометрийн хичээлдээ суугаад за тэгээд уран зохиолын хичээлдээ суугаад ер нь манай Белла хичээлдээ их сайн гэж гардаг, онц сурдаг гэж гардаг байгаа. Ингээд сургуулийн цайны цаг боллоо. Өдийн цайны цаг гэж яддаг. Яг тэр шиг л юм шиг лээ. За тэгээ өдийн цайны цагтаа ороод Белла болохоор нэг охиндоо танилцсан. Тэрг нь болохоор Джессика гэдэг. Джессика болохоор маш чалчаа, аманцар юм охин байдаг. Ингээд Белла, Джессика бас Беллагийн сүүдэр болсон Майк Ньютон гэж залуу байгаа. Бас Эрик гэж залуу байгаа. Тэд нар хамтаа нэг ширээн суугаа байж байдаг. Ер нь бол Белла анх энэ хотод хурж ирээд хичээлээс очиж учраас хүн болгон Беллагийг анхаарч хардаг байгаа. Тэр хамгийн сонирхолтой нь гэх юм бол Беллаг Изабелла Эсвано гэж хүмүүс соход Беллаг дургуйдаг байхгүй. Яагаад гэх юм бол Изабелла гэдэг нэрэндээ дургу. Тэнгүүтээ зүгээр л just Bella зүгээр л Белла гэж дууд гэж хүмүүст хэлж өөрийнхөө нэрийг дандаа засч залруулж явдаг юм онцлогтой. Ингээд шин танил найзуудтайгаа юм яриад сууж исэн чинь гаднаас маш сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс ороод ирнэ. Тэдгэр хүмүүсээс Белла харцаач салгаж чаддгүй. За нэгийн төрслөх юм бол маш царайлаг, үзэсгэлэнтэй ийм залуу. За тэр залуу нь болохоор өндөр, бадрун, чирэг, булчинтай. Ер нь бол хальт харахад бол амар харагдаг. Гэтэ царайлаг харагдаг. Энийг та бүхэн эдийг мэдж байгаа сте тий. За энэ бол Эмитэйсэн. За дараагийн нүдэн төрсөн гэх юм бол маш өндөр, цих нуруутай, шаргал өстэй юм залуу. Энэ бол мэдээж Жаспер. За дараагийн болохоор ах нараас арай нэг жижигэн битэй, хүрүүлэнгийн өстэй, цонхор, тас хар нүр шиг нүдтэй залуу байгаа. Энэ болохоор Эдвард. За тэгээд дараагийн болохоор маш үзэсгэлэнтэй яг л хатан хааны титэмэл зохимоор тийм гоо сайхан алтан шаргал өнгийн өстэй мисс. Энэ бол Розали. Түүний хажууд болохоор бяцхан мөртлөөсөө арцгар ийм хар өнгийн өстэй шидэд дагин шиг ийм эмэгтэй. Энэ бол Алис. За эднэрийг бол Белла хараад нэлээд гайхдаг. Белла тэдрээс бүр харцаад салгаж чадахгүйсэн чинь Джессика анзаарангуудаа эднэр бол Калиныхан гэд танилцуулаа. Тэр өндөр царайлаг шаргал өстэй залуу. Тэр жижигхэн хар өстэй хөрхөн эмэгтэйтэй өргөдөг. Харин тэр булчинлаг том биетэй залуу байгааз тэр чинь болохоор тэр шаргал өстэй ихэмсэг тэр охинтой өргөдөг. Эдгээр чинь бүгдээ хамтдаа амьдардаг. Карлайл Калин буюу
энэ хотыг тоож ирсэн маш ухаалаг юмж байгаа. Тэр юмж болохоор өөрийн ихнэр Эсмитийг хамт амьдардаг. За дөнгөж л 30 хүрж байгаа болоо да. Гэхдээ өөртөө хүүхэд гаргаж чаддгүй мөлий. Тэгээд эднэрийг асрамжийн газраас өргөж авсан гэдэг гэж хэлдэг. Белла бүр гайхаад гүдэр чи асрамжийн газраас өргөж авсан гэхэд арай л өвшнөө гэдгсэн чинь харин тийм ээ угаасаа тэгж харагдтыг. Гэтэ яах вэ? Угаасаа бид нартай л ч цоо штэ 17-8-тай гэж хэлдэг байгаа. За ингээм амартаж Белла шин танилуудаа гахаал хараа байждаг. Тэгээд тэднийг хараад ч гэвхэнд нөгөө нэг хүрэлэнгийн үстэй тас хоронгийн нүдтэй залуутай харц толгарнаа. Ингээ Белла харц толгараад бүр ингээд шокнд ороод харцаа салгаж чадахгүй байжсэн чинь нөгөө залуу нь өөрөө үрдэж арчдаг. За тэгээд Джессика бас анзараад энийг Эдвард Каллин гэдэг. Одоохондоо хүнтэй өрхөөгөө байгаа. Гэтэ чи ер нь ихэн бодоод иргүй те. Угаасаа бид нарыг таадгүй гэж хэлдэг. Ер нь аль Джессика анхандаа Эдвардыг нэг өдөж үзэх гээл нэг хөтсөн юм шиг маягтай айлна. Белла их ажигч болохоор толгой тохиол өнгөрнө. Ингээд өдийн цайны засварлагаа дуусаад биологийн хичээл орохоор болов. Биологийн хичээлийн тэнхим рүү яваад орсон чинь сул судал баг байдгүй. За тэгээд ноён Барнер Беллаг нэг сул судал руу зааж явуулна. Гэтэл тэр нь өнөөх Эдвард Каллины хажуудлын судлаач тарна. Белла баг бүдрэг шахам айгаад очиод хажуудсан суудаг. Ер нь Эдвардтай суухаар нэг л тийм айцтай юм шиг гэхдээ нэг тийм өөр хачин чигтэй мэдрэмж Белла төрөөдөг. Тэгсэн чинь Эдвард Беллаг хажууд нь сунгууд шууд буруу чи хараад саналаа орчлуулчихдаг. Белла гайхаад байжсэн чинь бүр хамраа чимхэд уннаа. Белла бодохдоо натаас мохоо өнөртэй даан бахтаа гэд үсээ нууцаар үнэрлээд үтсэн чинь өөрийнх нь дуртай гүцээлцгэнтэй шампань үнэрчээдгээ. Ингээд тэр өдрийн хичээл ер нь дуусгах шаханд нь биологи хичээл дууссан дараа Эдвард айлж гараа авчихсан байдаг. Биологи хичээлийн дараа Беллагийн хамгийн дургүй хичээл болох бие нэмрийн хичээл орно. Ингээд бие нэмрийн хичээл дээр Беллагийн хараа сүүдэр шиг дагаад байдаг. Майк Ньютон Беллад маш ихээр туслаг. Гэхдээ яг Белла бие нэмрийн эхнийхээ хичээлээр бол зөвхөн суугаад үзэгчдийн судлаас өнгөрөөдөг л дөө. Бие нэмрийн хичээлээ дуусчаад бүх багш нараар Белла нөө гарын үсэг зурулах хэрэгтэй байхгүй. Тэгээ гарын үсэг зуруулангуудаа хичээл эрхлэгчэд авчиж өгөх хэрэгтэй байсан. Тэгээд тэр цаасаа бариад хичээлийн эрхлэгч рүү очисон чинь Эдвард тэр эрхлэгчтэй уулзаад зогсож байгаа. Тэгснээ үнэхээр өөр ямар ч арга байхгүй те гэл амар тийм зөөлөн уянгалаг сав талаар асуудаг. Тэгсэн чинь нөө эрхлэгч нь бүр ингээл амьсгалан тавьчихсан. Бүр ухаан санаа нь хаанаа ингэлтэй ингээл ховстуулсан юм шиг тийм ээ уучлаарай даанч боломжгүй гэтэнгүүд за гэдгсэн чинь гівгэнт гаднаас салхи орж ирээд Беллагийн үс нь хийсдэг байхгүй. Тэгсэн чинь Эдвард гинт хаашаа эргэж амар харангуйтаа Белла руу мухаарчаад шууд яваад өгдөг. Белла амартаач нэг эрхлэгчтэй цаасаа өгчөөд гэрлүүгээ хайрдаг. Гэрлүүгээ хайрах зандаа болохоор супермаркет ороод хоол хүнсээ цуглуулад за тэгээд Чарлигийн хоолыг бэлтэж өгдөг байгаа. Белла боддгийн Эдвард ямар сони юм бэ те. Яагаад надтай уулзсангуудаа сайн уу чихгүй тэр надтай уулзах болгондоо надаас цухтаагаад байгаа юм болоо. Намайг өөрхөн зиндааны хүн биш гэж бодоод байгаа юм бах та гэж бодоод гонилаад байж идэв. За тэгээ маргааш боллоо. Белла хичээлдээ явлаа. Тэгсэн чинь Эдвард байдаггүй. Бусад ах дүүнэр нь бүгдээрээ байж хахад Эдвард ганцаараа огт байдаггүй. Белла хичээл орох болгонд Эдвардыг хагаал идэг гэхдээ биологийн хамт суддаг ширээний сандал нь хоосон байсаар л идэг. Ингээд хэд хоног өнгөрдөг. Хэд хоногийн дараа Белла зуршил болсон янзаараа цайныхаа цагаар Каллиныхны ширээлээ орсон чинь хамгийн гайхмаар нь Эдвард ирээд суудсан мэдээ. Тэр өдөр болохоор ер нь бол их цас орсон цастай өдөр гэдэг байхгүй. Тэгээд хүүхдүүд бие бинтгээ цасаар тоглоод бие бинлүүгээ цас нүүлгээд байжсэн. Белла болохоор цаснаас ер нь их айгаад агуудагаар нэмдэрлээ цасарч байгаа юм л да өрхий. Яагаад гэвэл угаасаа дулаан гадар өндөрчсэн болохоор. Тэгээд Белла хүүхдүүдийг цасаар тоглохыг хараад байжсэн чинь Эдвард Каллин бас цасаар тоглосон болтой өс нь орчихсон инээчихсэн ах дүү нартайгаа яриад сууждаг. Белла бүр гайхаад сандраа догтлоод за тийм мартай цайны цаг
дуусангууд биологи хичээл рүү орно штэ. Тэгээ биологи хичээл рүү ороод өөрөөр сандал дээр очиосоо тэгээд гисэн чи Эдвард сайн уу гэл мэдлээ. Белла гахаад сайн уу гэл. За тэгээд тэр хоёрын хооронд айгүй хөөрхөн conversation явагдана. Белла шууд Эдвардаас харцаа салгаж гараа идсэн чи Эдвард чамайг Белла сон гэдэг үү гэлсэн. Белла бас гайхаж өрхөн яа гэх юм бол Белла өөрийгөө Изабелла гэдэг нэрийн дургу гэдгийг Эдвардыг мэддэг гэж бодоогүй. Гэхдээ шууд чамайг Белла сон гэдэг. Белла тийм чи яаж мэдсэн гэл тэгсэн чинь би зөвхөн хүмүүсийн бодлыг мэдтий. Чамайг тэр нэрэндээ дургу гэж би хүмүүсээс мэдсэн гэл. За тэг ямартайч Эдвард Белла хоёр хоорондоо эвтэй нартай наргуу танилцаад байжсэн чинь биологи хичээл дээр нь болохоор туршилт их практис их хичээл ордог байхгүй юу. За тэгээд тэр нь болохоор томруулдаг шил яаж агаад эсийг таниад тэгээ ямар эс гэдгийг ингээд тэмдэглэх. Тэгээ тэрнээр болохоор Белла мэдээж Эдвардыг гайхуулна. Яг хүмүүс би танилцсан ш Белла ч үнэхээр хичээлдээ сайн ийм ном уншдаг, найз нөхөд ирнэ гэж байхгүй, цэнгийн шоу гэж гадуур дотуур явдаггүй ийм охин байгаа юм л та. За ингээд нэлээд гайгүй тайлцж амнаа. Тэгээ Беллаг явдах юм бол бүр ээжигээ талаар хүртэл яриад автий. Эдвард хэлэхдээ чи яагаад иш ярьсан бэ? Би ч юм форкс дургу гэж бодсон ш гэсэн чинь чи яаж мэдсэн гэсэн чи зүгээр л чамайг тэгж харагдчихэж байна гэл гэсэн чи Белла Тимэти ээжээс олж ирсэн юм аа гэл. Тэгэл ээж фил хоёроо талаар яриад гэсэн чинь Эдвард тэгвэл шудраг биш юм шүү. Жээжигээ төлөө энд зовж штэ гэсэн чи угаасаа чи мэдгүй юм амьдрал шудраг биш штэ гэл. За тэгээд тэр өдөр жахаа тэгээд өнгөрдгийг. За тэгээд оройн Белла аавда хоолыг нэж өгчөөд гэртээ ороод өрөөндөө ороод амраад ингэсэн чинь унтсан байна. Тэг өглөөс ирсэн чинь гадаа бүр мөсөн канки шиг болцсон байдаг. Өчтөр нугасаа цаас орж исэн штэ. Тэгсэн чинь маргааш налангууд бүх зам нь мөстөөд аимшигтай болцсон байдаг. Гэтэ Белла явахтай хичээлдээ явахаас аргагүй хувцас өмсөд цайгаа очиад хичээлдээ явах гад машинлогоо арай гэж нэг оцсон чинь машиныхын дугуунд нь альтрахаас сэргийлсэн юм аав нь хийгээд өгсөн мэдэхгүй. Тэгэл Белла аавда баярлал. Тэгээ ямартайч сургууль руу очиод аавда баярлал. Уйл гал нэлмсэн тэлэгдэл бийжсэн чинь гэх хүн нэг машины чимээ сонсогдъё. Тэгсэн чинь тэр машин нь ийм ачааны жижиг машин байгаа хгүй. Тэр ачааны жижиг машин нь болохоор Тайлер гэдэг нэг залуу жолоодж байгаа. Тайлер болохоор Беллагийн бас нэг сургуулийн хүүхэд гэсэн үг л дээ. Тэгсэн чинь тэр машиныхан дугуй нугасаа ямар ч хамгаалдаг болохоор мөснөр гулгаад Белла руу яг чиглээд ирж идэг. Тэгсэн чинь хаанаас ч юм гинт Эдвард гарч ирээд Беллаг мөргөж холдуулаад тэгээ Беллагийн дөнгөсөө байсан газар нь машин ирээд шарваа зогсонгууд Эдвард мөрөөрөө тэр машиныг тогтоодог байхгүй. Мөрөөрөө ингээд тогтоод. Тэгээ Белла харсан зүйлээ бүр итгэж чадахгүй юу болоод наа гэд. Эдвард хаанаас гараад ирв хаанч байгаагүй дээ. Тэгээ эдсэн ч угаасаа бөө юм болоо сургуулаар нэгэн болоод тэгээд бүр төргөн дэслэн цагтаа хараад Беллагийн аав нэрээ Белла алга би зүгээр гэдгсэн чинь төргөн дэслэн жаар нь Карлайл Кал нэрээ Карлайл Кал нь болохоор Эдвардын аав штэ. Имч тэгээд Беллаг шууд ингээд дамнуурган дээр хэвтүүлээд Белла тэрэндээ бүр ичиж өгчээд. Тэг ямар ч чимлэг дээр аачаад ямар нэгэн гимтлэнд лалгаа гэж оншлаад тэг Белла би гэртээ хармаарна гэд босдیں۔ Тэгсэн чинь нөгөө Тайла гэд залуу штэ нөгөө жолоодлгаалцсан тэр залуу бүр аимшиг тар бэрцсэн ингээд толгой малганд боолттой авчдаг байхгүй. Тэгээ Эдвардын хувьд гэх юм бол маш та малдаа яцаа гэх юм бол Белла сэжиглсэн байдгийг. Тэгмээ Белла Эдвардтай уулзмаарна гэд. Тэгээ Белла Эдвардтай уулзаад хэрэлнэ. Белла хэлэхдээ чи намайг машин мөрөглөж явах тэнд байгаагүй гэдгсэн чи Эдвард би байсан. Би маш хурдан гүгэд очив. Үгүй чи хаанч байгаагүй би чамайг харсан гэсэн чи. Үгүй ээ гэсэн чи. За тэгвэл чи тэр ачааны машиныг мөрөөрөө мөрлөж тогтоосон гэсэн чинь Эдвард инээгээд чи юугаа яриад байгаа бэ? Чиний над галзууслаатай хүнийг хүн итгэх үү гэсэн чинь Белла бүрсэлтэн ойлгоод тэгмэгтэй би яадаг ч байсан өөртөө итгэн заяа гэл. Тэгмэгтэй Эдвард чи тэгээ наата хүмүүст яриад явахгүй юу гэдгс чи би хинт ч ярихгүй гэж хэлээд тэгээ тэрээр муудалснаа. Белла гэртээ харна. Тэгээ ээж нь боо юм болтгийн. Өө Белла ч ястаа нэрээ буцаад ээж дээрээ хүрээд ир гэдгсэн чи Белла зүгээрээ ээжээ би зүгээр гэд. За ингээд ослоос хойш бараг 1 сар өнгөрдөг. Эдвард Беллаар хоорондоо юу ч дуурдгүй юм.
Тэгээ бидсэн чи Белла нэг өглөө гэрээсээ гараад машиндаа суугаад сургуулиараа очиод тэгээ машинаасаа гараад яг машинд төгчгөө хийжсэн чинь Беллагийн төлхөр газар унждаг байхгүй. Тэгэл Белла хараал тавил ёо гэж дол доош тонгол төлхөр авах гэсэн чинь айл үжинийг цагаан гар төлхөрийг барьцсан Беллад өгчдөг. Тэгэл Беллагийн гарын дээр хөнгөн унаадаг. Тэнгүүтээ сайн уу гэлэнгүүт Белла муухай царайлал чи яасан натаа эргээд ярахаар шийдсэн мө гэл Эдвардыг хэлдэг. Тэгс чи Эдвард би өндөө чамтай ярихгүй байхаас салхаж байна. Хойл эргээ сайн дидэх үү гэл тэгсэн чи Белла мэдгүй юм да гэл хэлээл тэгсэн чинь Эдвард гэх юм бол би чамайг буруугаар ойлгож байсан мөлий. Би чамайг хүн болгонд миний талаар яриад явна гэж утсан чи юу ч яриаггүй гэдгсэн чинь Белла зүгээрээ гэдэг тэгэхгүй. Тэгээ ямар ч тач манай хоёр сайн даад тэнгүүтээ Беллагийг өгдөх юм бол би Порт Анжело руу явах сонирхолтой байгаа гэлсэн чи яг чам гэхээр би тийш явж ном амарна гэдэгс чи Порт Анжелод аливтай ном байхгүй тэгс тэгвэл би Сиэтл явна гэлсэн чи за гэл төгөлхийгтэй гэд за тэгээ ямар ч тач Белла хичээлдээс очиад өдийн цаныхан цагнаалсан. Тэг өдийн цаны цагаар ажилласан чинь мэдээж найзтайгаа нөө Джессика, Анжела гэ бас найзтай болсон. Тэгээд тэд нартай байжсэн чинь Эдвард даллаж дууддаг. Тэг эргээ хайсан чи Эдвард ганцаарх нэг ширээн суудсан. Ахтуус нөө ширээн суудсан. Белла бра гахаад тэгсэн Джессика чамайг дуудаад байгаа юм шүү гэдгсэн чи Белла тийм ээ юу биологи хичээлийн нэг юм асууж байгаа хаа гэд Эдвард руу яваад чинь. За ингээд Эдвард Белла хоёр их зүйлийг ярьж эхэллээ те. Жишээлх юм бол Беллагийн тааврыг Эдвард мэдгэж оролцсон. Чи намайг юу гэж бодож байна гэсэн чинь би чамайг супер баатар юм болоо гэж бодож байна. Зарим кинон дээр ингээд аалзан татгуулаад тэгээд супер хүчтэй болцдог. Чи тийм байж магадгүй гэсэн чи Эдвард нэг л би бүр муу ёрын юм байвал яах вэ гэдгсэн чи Белла. Би чамайг муу ёрын юм гэж бодохгүй байна гэл. Тэгээ байжсэн чи гин үнд хичээлийн хонхны арах дуугараад тэгэл яа нэг хичээлээс хоцорлоо гэж өсрөл боссон чи Эдвард чи надаа ганцаар хичээлээс авах нэ гэл. Белла яагаад гэдгсэн чи би хичээлээс авахгүй гэл. Тэгэл Белла за гэл. Тэгэл Белла хичээл рүү ороод байжсэн чи яг тэр хичээлээр нь цусны бүлэг тодорхойлох тест авдаг байхгүй. Тэгээ Беллагийн хувьд юм бол цус үнэрлэж чаддаг. Цус үнэрлэхээр бүр ухаан санаа нь орж ухаан халаад унждаг юм байна л да. Тэгсэн чинь Беллагийн хажууд Майк Ньютоных нь хурууг нь ингээд эсгээд цусны бүлгийг тодорхойлох гээд цус авсан чинь Белла тэрийг нь үзэж үнэрлэнгүүтээ баг ухаалаа унждаг. Ингээд Майк Ньютон Беллаг сургуулийн имлэг дөрвөж өгөхөөр баг чирхэн шахуу ангиасаа гараа явж идэг. Тэгсэн чинь замд нь Эдвард тааралдаад юу болсон бэ гэдгсэн чинь ингээд Белла имлэгт очих хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэгээ Беллаг им зэмтэн дээр хацраа нагаад сэргээд тавьчих хаагуур Эдвард үрдээ Беллаг шууд өргөөд имлэг рүү аваад очноо. Белла бүр гайхаад ингээд шал танихгүй эрэхтэн өргөн өөргөө авч байгаа ш. Тэгээд л Белла Эдвард ингээд крашаад байгаа байхгүй. Тэгээ ямар тач имлэг рүү авчиад өгдгийг. Тэгсэн чинь нөгөө им чин зарим гайг байна гэж хэлээд тэгээ Беллаг буцаанаа. Тэгээ Беллаг авдах юм бол биеийн тамирын хичээлд ормоор байна гэдгсэн чи Эдвард Беллагийн би ингээд ер нь тааг байгаа учраас би нэмэрчилсэн чөлөөлж өгөөч гэж гойдог. Тэнгүүт нь эрхлэгч чинь за тийгээд Эдвард угаасаа хинч өгөө гэж хэлж чаддаг байхгүй амар царайлаг тэгэл амар тийм уянгалаг зөөл яриа л те хэнийг ч ховсдаг юм зүүн. Тэгээ Белла амар тааж Эдвардаар гэртээ өргүүлэр болно. Тэгээ Белла гэх юм бол өөрийнхөө машинаар гэрлөөгөө явах гэсэн чинь чи машин барьж чадахгүй гингүүтээ Эдвард өөрийнхөө машинаар Беллаг хүргэж өгдөө. Тэгээ би тийм машин яах юм бэ гэсэн чинь машиныг чи хүргээд өгчнө гэд. Тэгэл Белла за гэл. Тэгээд Белла Эдвард хоёр яг тэр машин дотор ахта хоорондоо илүү татан танилцдаг. Тэгээд Эдвард гэх юм бол филийн талаараа бас ярина. Тэгэл Белла гайхаад би чамд байл нэг сарын өмнө филийн нэрээ дурч чи мартаагүй мө гэсэн чи Эдвард үгүй гэлтгсэн чи за гэл. Тэгээд тэр хоёр яриадсэн чи гинт Эдвард цаг харангуйтай одоо би ингээ буцаж чад ах トゥ нар авахгүй бол цаадал чи намайг аландаа гэсэн чи Белла нэрээ тийштэй яна уучлаарай гэл. Тэгэл машинаас бохтой хальт гаранд нь хүрээл тэгсэн чинь цэв хүйтэн байт. Тэгэл Белла гайхаал ямар тач машинаас нь буугаал гэрлэг ордог байгаа. За үүний дараагаар болохоор Лапуш гээд далайн хэрэг рүү
Белла зугаалгаар явдаг байгаа. Тэгээд ингэж зугаалгаар явахтай алдар Жейкобтой танилцсан. Жейкоб гэх юм бол тухайд 14-5 настай жоохон хүү байдаг. Гэхдээ Беллад нэгэн түүхийг ярьж өгнө. Жейкобын хувьд гэх юм бол Индиа омг юм баггүй. Тэнгүүтээ хүлээт гэдэг ог юм л да. Тэгэхээр манай хүлээтийнхэн Калиныхантай хэдэн зуун жилийн өмнө гэрээ байгуулжсэн гэдэг. Тэгээд тэр гэрээгээр болохоор Калиныхан манай газар нутгаар орж ирж болохгүй. Бид нэр орж болно. Тэгээд Калиныхан мөн хүн идэхгүй зөвхөн амьтнаар холно гэдэг гэрээ байгуулсан гэд. Беллад аимшиг төгөрч. Тэгээ Белла тэргийг сонсоод гайхаад юу яриад байгаа юм тэр чи арай одоо энд байгаа Калиныхны хэлийг үстэй гэсч. Үгүй ах уу гэд Жейкоб эстэгтэй амир тэнэг өгүүлгээр хаас чи намайг мухарсан сэсэгт итгэдэг нэг минжаан залуу гэж бодож гинөө энэ төр гэлсч Белла. Үгүй юу гэж дээ гэж мэгэл. Тэгээ Белла гэрлөө гаяр тий. Тэр нь бол Белла нэг зүйл биш байгаа тийм мэдээд байгаа байхгүй юу? Тэгээ мэдрээд байгаа гэсэн үг. Тэгээ Беллагийн хувьд хэмэл уг нь Эдвардыг Лапуш руу хамт явъя гэдээ урьсан чи Эдвард би очиж болохгүй гэж хэлжсэн. Тэгээ тэр нь хүртэл Беллагийн санаанд ороод тэгээ нэг л гайхширлын төрүүлнэ. Тэгээ Белла бүр ганцаараа ой модоор явж маваад ингээд бодоод бодлогошроод за ингээд байжснаа Порт Анжела руу явахаар боллоо. За Порт Анжела руу гэхээр чин машинаар яваад очиж штэ. Белла хувьд хэм бол төсөлтийн үдшилтэд найзтайгаа орохоор болсон. Гэтэ Белла өөрөө яг орно гэж шийдэг байгаа. Гэтэ найзууд нь орохоор болсон. Гэм учраас найзууд мө Джессика, Анжела хоёр даашин заас сонгож хотлож авна гинэ. Тэгээд октийн өдөр болох Порт Анжела руу Джессикагийн машинаар явдаг байгаа. За ингээ Порт Анжела руу очин охид сайхан дэлгүүрээсээд даашин цадлаж авдаг. Джессика болохоор Майк Ньютонтай хамт бүжгэнд ахаар болсон. Анжела болохоор Эриктэй хамт бүжгэнд ахаар болсон байдаг. Бидний үеэр бас юг мэдэж авдаг гэхээр Белла болохоор өмнөрөөсөө хүнтэй өрхөж үзээгүй ийм цагаахан гинхэн охин гэдгийг бид нар мэдэж авдаг байгаамаа. Беллагийн хувьд хэмээл даашинз готл ерөөсөө сонирхолтой санагддгүй юм. Тэнгүүтээ би ингээ номын лөр орох хэрэгтэй байна гэж хэлдэг. За тэгсэн чинь найзууд нь тэгвэл бид нэр ингээд аксессуар аваад байжээ. Чи номын лөр ном авчих. Тэгээ Итали ресторан дээр уулзъя гэж тохирдог. Тэгээ за тийгээд Белла тэдрээр залгаад номын лөрлөө яваад очдөг. Тэгсэн чинь олигтой ном байхгүй болохоор нь шууд гаднаас нь залхитай биш юм нөө гэд яваад өгдөг. Тэгээд өөр номын лөр байна уу гэ хайгаа явжсэн чинь 4 байд гайтай таарна. Тэр нь болохоор дээрэмчин ийм аимшигтай хүчирхийлэгч годамжны дэлбэн гарууд байдаг. Тэгээд Беллаг болохоор хоёр нь араас нь дагж айлгаад тэгээд Белла ингээ гүйд зогтож тухжгаад арай их нэг зогтлаа зан дээр гараад ирлээ гэсэн чинь мохор годамж руу ороод ирчдэг. Тэгсэн чинь өөдөөс нь нөгөө хоёр нь гарч ирээд ингээд Белла яа харахгүй байдал ордог. Тэгээ Белла шууд цүнхээ шуурж агаал тэд нартай зодтолтохол өрөлт хийгээл зогсож исэн чинь замын хажуугаар нэг танил мөнгөлөг Volvo өнгөрдөг байхгүй. Тэгээд тэнгүүтээ хаал онголонготой Беллаг суу гэж ярилдаг. Тэгэл Белла тэр хаалгаар нь үсрээл суудаг. Тэгэл маш хурдан яваал тэгэл Белла ирэх харсан чинь Эдвард байдаг. Тэг Белла гинт Эдвардыг хараад ингээд 50 болчтой. Тэнгүүтээ Эдвард намайг тавьшруулахад ямар нэгэн зүйл хийлгээл гэсэн чинь Белла болохоор Тайлер натаанд бүжгэнд явна гэд яриа явж байгаа гэсэн. Гэтэ би өөрөөсөө тэгэж бодоагүй байгаа. Тайлер чинь өөрийгөө юугаа утцсан ингээл тэгээд тэгсэн чи Эдвард арай нэг гайгүй тайвшраад тэгээд одоо айж хуу гэдгсэн чинь би ингээд найзтайгаа Итали ресторанд уулзсан амлцсан байсан тийш очих хэрэгтэй гэд. Тэгээд Итали ресторан руу яваад очтیں۔ Тэгсэн чинь тэнцээ Джессика Анжелаар айлгаж хоолоо идсэн гараад ирсэн. Явж идэг. Тэгээд Беллаг харангуйтай гайхаад бүр Эдвардтай явж байгаа нь бүр гайхаад тэгээд тэгсэн чинь Эдвард уучлаарай хатагтай нараа би Беллаг оройн загонд урж болох уу гэдгсэн чи тэглгүй ах уу гэд нөгөөдөл нь яадаг нь тэгээ Белла бүр гахаад тэгээ Белла дээр анхныхаа болцооч гэх юм оройн загонд хамт ордог байгаа. Тэгсэн чинь тэд нар төвлөж чаад 20 настай амзөөгч бүсгээс Эдвард руу хандраа крашлаад идэг. Гэтэ тэрийг нэрөөсөө Эдвард таадаггүй Белла руу л хараад идэг. За яг тэр үедээ болохоор Эдвард яаж Беллаг олсон бэ гэдгийг хэлдэг. Ингэхдээ би хүний бодол уншдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээ Белла нь 90 бүс юм сонсоод байгаа штэ. Тэнгүүтээ ингээд юу мэрч юмтэй. Ер нь бол Эдвард бол нэг л эвгүй байна да гэдэг бол мэдээд байгаа. Тэгээ Беллагийн хувьд хэм бол өмнө нь
лапуш руу явж очиод ойгоор тэнээл бодлогочрол явсан гэсэн штэ. Тэгж байгаа үедээ ингээ интернетээр цус сурагч гэдэг сөрч игээд тэнгуүтэ тэр суурьчнасаа өөр толигтой олох мэдээлэл олоогүй учраас ингээд Улаанбаатарын гүнлүү яваа сандал дээр сууж байгаа бодож модоод юу болоод наа гэдэг тэр нь тодорхой хэмжээний дүгнэлтийг дотор хийсэн байсан болохоор ер нь одоогийн хэлж байгаа эдвардын өгнүүд нь нэг тиймч сонин хачин садан биш юм шиг санагддаг байхгүй. За тийм ямар ч тач Эдвард Беллер хоолоо Эдвард Беллер ч явах тий Беллад нэг мууг Равели гэдэг хоол Кока-Колатай Эдвард авч өгдөг юм. Өөрөөсөө хоол иддэг. Тэгэл Белла чи хоол идэж гэхдээ Эдвард би юм хоол иддэг юм аа гэл. За тэгээд Эдвард Беллер хамтаа машинаар буцаа Форкс руугаа буцна. Тэгээ ингэж буцаж явах замдаа Белла айгуух даарсан байдیں۔ Тэнгүүд Эдвард өөрөө цамцыг Беллад өгдөг байгаа. Белла гэртээ орж ирлээ. Тэгээд 3 зүйлийг бол ер нь ойлгож авдаг. Нэгдүгээрт Эдвард бол цус сурагч. Хоёрдугаарт Эдвард миний цуснд шунж дууралдаг. Гэтэ амьтны цус уудаг. Гуравдугаарт би Эдвардад хайртай гэд хүлээн зөвшөөрдөг. Тэгээ маргааш нь боллоо. Сургуулиар Джессика ч юм бүр ингээл хэл хамаа билүүдэл тэ Беллагаас юу болсон бэ гэж асуух гал байж идэг. Эдвард Беллер хамгийн сонирхолтой нь сургууль дээрээ хамт ирдэг. Яг тэгмэл Белла өглөөсрэл сургууль руу авах гал гэрээс гараад ирсэн чинь Эдвард машинтайгаа ирсэн Белла хүлээж ивэл яах вэ? Тэгэл Белла ч бүр ингээл тогтлоо. Тэгэл тэр хоёр хамтдаа сургууль руу анх удаа явж байгаа юм. Ингээ Белла Джессика хоёр хоорондоо Эдвардын талаар ярилцаал Белла ерөн бүтээр болцож эхэлж байгаа гэдэг аль би ясаар Джессикад хэлээ. Джессикад хэлж ин гэдэг чинь ерөн сургуулаа ярил мэдж байгаа гэсэн үг л дээ. За тэгсэн чинь нөгөө Эдвард уг нь Белла хоёр хамтдаа Сиэтл яваад тохирсон байсан байхгүй юу? Тэгтээ Сиэтл явахынхаа оронд Эдвард нэг өөрийнхөө очдог газар руу Беллаг дагуулж авахыг санал болгоно. Тэг Белла тэрний зөвшөөрдөг. Тэгээд Эдвард явах юм бол чи өөр хүнтэй хамт ямар вэ нөө? Эсвэл чи ямаргүй нөө гэдгсэн чи үгүй би хинтэй ч хамт ямаргүй. Би зөвхөн чамтай л хамт ямарна гэж хэлдэг. Тэнгүүтээ Эдвард мэдээж өөр хүнтэй холиож авч чадахгүй л те. Гэхдээ чи натаа хамт явж байгаа гэдгийг авд хэлсэн дэр хаа гэсэн чи Белла үгүй би тэгж хэлэхгүй. Би зөвхөн Сиэтл руу ном авахаар явж байгаа гэж л хэлнэ гэлдэг те. Тэнгүүтээ Эдвард чи яагаад ингэж ам бэ гэсэн чинь зүгээр л би энэгийг хүсэж ин гэд. Тэгээд байхад шараад энэ зөрөгтэй юм чи миний хийгээд мэдэж байгаас гэсэн чинь Белла тимээ гэж хэлдэг. Ингээ Белла Эдвард хоёр хамтдаа Эдвардын очих туфтаа газар руу очихоор болноо. За тэрнээс өмнө болохоор Эдвард Беллагаас маш олон зүйлийг асууна. Өнөөдөр зөвхөн би чамаас асах миний ээлж гэж хэлж байгаа. Эдвард Беллагаас янз бүрийн асууж эхлэх жишээлбэл чи ямар өндөртэй вэ гэлэнгүүд Белла бор гэлэнгүүд яагаад гэвэл толаахан болохоор гэл. Тэгэл тэнгүүтээ чи ямар эрдэнэчлэн дуртай вэ гэлэнгүүд Белла би нэг эрдэнэчлэн мэдгүй штэ гэсэн чинь чи зүгээр хэлчихэж штэ гэсэн Жоникс гэл. Яагаад гэсэн чи нүд харангуйтай гэл. Тэгээ Эдвардын нүднэр нөө өнгөнөө өөрчлөлтүүд өгдөг. Өсөлгөөр харангуйтай болоод тэгээ цэцгэлэн бахаараа шаргалангуйтай болдог. Ингээд Белла гэртээ очиод товчнор агаад маргааштай бэлэн. Тэгээ маргааш юу өмсөж явах вэ гэж бодож байснаа зүгээр л энгийн джинс мэнс тэгэл цэнгэр цанц мамц өмсөд явахаар шийддэг. Маргааш өглөө нь Белла Эдвардыг хурж ирж авдаг. Беллагийн аав нь болохоор хасан өдөр болгоно загсанд явдаг байхгүй. Тийм болохоор гэрний згүү байсан гэсэн үг. Ингээд Эдвард Беллаг харангуйтай инээгээд чи тэр адилхан уц өмссөн биз дээ гэд. Тэгээ тэр хоёр ер нь л адилхан юм сорочг джинс мэс өмссөн мэт. Тэгэл Белла л өөрөө амар голдог. Эдвард яа загвар өмсөгчийг харагч хат би одоо юу вэ гэл. Тиймэртэй ч Беллагийн машинаар Эдвард Белла хоёр Эдвардын дуртай газар руу нэмнэ. За тэр газар нь болохоор мартач уултай холбоотой газар байна. Тэг эхлээд уулын бэлдээр очиж машина загсуулаар тавгатаа хамтдаа уулын өдөө өгсөж гарнаа. Тэг Беллаг гэх юм бол энэ уул нь гарах нь байтугай зүгээр тэгшин юм цартал зам дээр явахтаа бүдэрч ундаг хүн штэ. Тийм болохоор Эдвард Беллаг байг түшиж харж явж идэг. Тэгэл тэгсэн чинь Эдвард чи ингээд амтан тижээжсэн үг л асуудаг байхгүй тэгсч Белла. Үгүй би ингээд жоохон бахта загас ингээд тижээжсэн. Тэгсэн чинь
тэр загсаа өгснээс хойш ер нь амтан тийжихэ болсон гэсэн чинь Эдвард бүр амар инээж минийгэл тэгэл Белла анх удаа Эдвардыг юм ажралтайг нь хараад тэгээ байдсан чи ер нь л ойч юм бүрхэг бүүдгэр байгаа штэ. Тэгсэн чинь нэг маш үзэсгэлэнтэй нугруу хүрээд ирдэ. Тэгээ нугруу хүрж ирэнгүүтээ Эдвард модны сүдэр зогсоод байдаг байхгүй юу. Тэгээ Белла чи яанаас зогсоод байгаа юм бэ? Тийшээ орцойлаа гэсэн чи Беллаг чидрүүл оржээ гэл. Тэгээ Белла нугруу гараал ингээл харанд бие гэл сууж исэн чи Эдвард баг багаар тэр нугруу гарч ирнэ гэсэн чинь Эдвард ингээ дээгүүрээ нүцгэн цамцаа тайлсан. Тэнгүүтээ хамаг бие нь яг алмаа зэртэн шиг гялалцж идэгин. Тэгээ Белла хараад ямар үзэсгэлэнтэй юм бэ хараа бүр ингээд шокнд ороо бүр дурлаад тэгэл тэгсэн чинь Эдвард чинь жоохон сэн зан гаргаж эхлэе. Яагаад гэх юм бол би амар хүчтэй гэл тэнгүүтээ амар том царсан модыг шууд нэг гараараа ингээл зогсон чи нөгөөдг нь булгарч байна л тэнгүүтээ би амар хурдан гэл тэнгүүтээ итгэн секунд дотор нөгөө амар том ой модтой уулаа чин тойрч хурж ирж мэрэл тэгэл Белла бүр ингээл хэлэх зүг нь ингээ алдахгүй ингээд гайхал байжсэн чи арай гэж нэг юм надаас айж гинөө гэсэн чинь Белла тийм гэлсэн чи яагаад байгаа гэсэн чи чам шиг юм хүчтэй чам шиг юм үзэсгэлэнтэй юм хүн намайг яаж таадаг байна хизээ нэгэн цагт намайг орхих таа гэж би айж гэд тэгсэн чи өдөр чи ямар тэнийг юм бэ тэнийхэн миндэ гэл хурж ирэл Беллаг анх удаага тэрвэл тэгэл би бинтээ тоочигээл манай хоёр бүр үнэхээр хөөрхөн тэр үеийн ингээд дүрсэлж битсэн тэр бичиглэл энэ төр бол үнэхээр хөөрхөн. Тэгээ бүр өдөржингөө би минтэйгээ ямаарай л тэгэл Эдвард арслан хоргод орлжээ гээл инээж минийгээл тэгжээ дааша бохорлон дааша бохорлсон чи Эдвард ингээл диггүй хөлтөг шиг ингээл нүдэн ингээл ирэлдээл тэгсэн чинь Белла чи яах гээд байна гэсэн чинь чи ята өөрөлхөө гэлс Белла үгүй гэлсэн чинь үгүй чи надаа өөрөлчгээ би хэдхэн секунд дотор дааша бууж үзүүлье гэл тэгэл тэгсч Белла санаа алдал цаа гэл тэгэл Эдвардд ингээл өөрөлөөл тэгсэн чинь Эдвард гүйдэг байхгүй тэгсэн чинь ингээд Беллагийн төрсөлж хэлж байгаа нь юу гэхээр ингээд нэг тэнийг амтан онгоцоор явжиж онгоцны хаалга ингээд цонхыг онгойлгоцсон юм шиг мэдрэмж төрсөн. Ингээд Белла сүлдө бүр ингээд нүдэ анаад тэгээд арай гэж нэг доор машины хажууд ирээд тэгээд Белла буух нөгөө Эдвард зогсоод байдаг байхгүй. Белла юм буух мантай. Ингээд бүр толгой нэрэгцэн бүр байдсан чинь Эдвард Белла гэд тэгжсэн ингээд шууд нуруунд дээрээс шууд бирүүгээ урагшаага ингээд авчирч тэврэнгүүтээ атайх ингээд болгосон чинь Белла шууд ухаалтаа унахчээд итгэн Эдвард барьж аваад яна чи зүгээр үү гэлсэж зүгээр гэл тэгэл гисэн чинь Эдвард би нэг юм туршиж үзмээр байна гэл Белла юу вэ гэсэн чинь Эдвард Белла руу багаар айрчж чаад унсчихдээ. Тэгэл унссан чинь Белла бүр ингээд ухаан санаа орж гараад мансуураад тэгэнгүүтээ Эдвардыг шууд өснөөс нь ингээл зураал өөрлөгөө татаал унсдаг байхгүй. Тэгсчгийн үндэ Эдвард стоп гэж ойрлол. Одоо болно гэл. Тэгэл Белла бүр айгаал яасан бэ гэлсэж. Би хяналтаа алгаж штэ чи ямар өөртөө айргүй юм бэ гэл. Тэгэл Белла уучлаарай гэл. Тэгэл Белла Эдвард хоёр болохоор буцаад Беллагийн гэрэл очдөг байгаа. Одоо ингээд Беллагийн гэрэл очоод Белла амар өсөжсэн болохоор гитсэн дуурайад өвөр тэрнээсээ ичээжсэн чи Эдвард яана би ч хүн гэдгийг марчаад ахмаа нэрээ чи өдөржингөө явж идэг юм штэ гэд. Тэгээ Белла өчтөрхөө лазаны антрыг халааж идэж мэдээд хөөсөн дэрсүүтээ идэж мэдээд эцчгийн аав нь хүрээд ирдгийн. Тэгээд гисэн чи Белла яана одоо чамайг юу гэж хэлээ гэж Эдвард зүгээр гэснээр дэш яваад байдаг байхгүй. Тэгэл Чарли орж ирэл тэгэл Белла Чарлид хоолонд нь хийж өгөөл гэсэн чинь Чарли өнөөдөр танах хаврын бүжигт байгаа юм байна чи очихгүй мó гэж бэл гүүгүү би хаврын бүжигт очихгүй гэл тэгсэн чи тийм үү чи тэгээд сайн авч ирсэн үү гэсэн чи өө сайн авч ирсэн айлгтай ном энтер байгаагүй энтер гэл тэгэл аавтайгаа яриад тэгжсэн арай гэж нэг дэш гардаг байхгүй тэгэл дэш гараад өрөөлөг орсон чи Эдвард орон дээр нь хөвтчихийдгийг ёо тэгэл Белла харчаал бүр шокнд ороод ямар сонио үзэгдлээ миний ийм энгийн орон дээр Эдвард ингээд гівчихэр ямар сонио ингээл хараал гайхал гэсэн чинь танаа авчиг сайн юм аа гэл Эдвард хэлээл чи тэрний бодлыг сонссон юм өсч тийм ингээл гэсэн чинь нэр нөө
Эдвард Беллагийн бодлыг сонсч чаддаг байхгүй юу? Бусад хүмүүсийн бодлыг уншдаг мөртлөөсөө Беллагийг л бодлыг уншиж чаддаг. Тэгэл тэгсэн чинь Эдвард Беллагаас чи юу бодож ийн гэж дандаа асуудаг зайвар хөөр. Тэгэл тэгсэн чинь Белла за одоо ингээд орондоо орё да. Гэлээ Эдвард за би тэгвэл явлаа гэлээс чи Белла чи явахгүй ажиллахгүй юу гэл. Тэгэл тэгсэн чинь чи ихтгэлтэй нүгс тийм гэл. Тэгээ Белла ингээд удлагынхаа цаорхоо доорхоо өмд барьж аваад шүдний сайз мэзэ барьж аваад тэгэл угаалгын өрөөлөө ороод тэгэл бодохдоо тарган удлагын хувцас өмсчихгүй би нэрээ гэж бодож мантал дэмэгтэй шүд амаа нүр амаа гацал хурж ирэл лидертэй хажууд хурж ирэл хэвтдгээ тэдэрээ хамтдаа хэвтдэг гэсэн. Тэгэл анх удаа хамтдаа хэвтэл ихтэй дордын би угаас амар хүүтэн баа штэ. Тэг Беллаг уцаасаар мэдж байгаа болохоор нэг гайхаа болцсон. Тэгээд Беллаг эхлээд хүнжлэр очиад тэгээд тэр хүнжлийн гадаас нь тэрврээд би чамд нэг зориулж дуу зохиосон гэмгүтээ тэр дуугаа дуулж өгдөг. Тэр дуугаа бүвэн дууг нэрлэн амар хөөрхөн. Тэгэл нэг мэдсэн чинь Белла унтцсан байдаг. Өглөөс ирсэн чинь Эдвард байдгүй. Белла ч сандрал ингээл харсан чи Эдвард өвд ингээд өрөөний хүмүүдэн сойждаг аахгүй. Тэгэл өөр хувцас өмссөн. Тэг Белла гайхаад чи хизээ хувцас салж байгаа гэдгсэн чинь би чамайг унжаахаагаар бүр бүх үндэсний чинь дараа ингээд яасан гэрлээ гаж хувцас шидэрсэн баг гэл. Тэгэл гисэн чинь Белла за гэл. Тэгэлсэн чи Эдвард чи ингээд унтахаараа зүудлэхээр ярьдаг штэ гэл. Тэгэл чи надад хайртай гэж хэлсэн. Гэл амар хөөрхөө. Ёо зүр тэр амар хөөрхөө. Тэгэл гисэн чи өнөөдөр ийх үү гэл Белла гисэн чи тэр бүтэнсээ өдөр байхгүй. Тэгсэн чи Эдвард өнөөдөр бүгдээрээ танилцнаа гэл. Хинтээ гэл гисэн чи манай гэр хинтээ чи танилцнаа гэл. Тэгэл Белла бүр сандрал юу яриад байгаа юм бэ гэлсэн чинь зөвхөрөө тэд нар чамайг ирэхийг хүлээж байгаа. Тэг зарим хөт чамайг ирэхгүй гэж бодож байгаа л да. Ер нь ямар тэнэг охин цус сурагчаар дүүрэн хинийч мэдхгүй тэр байшинд очих вэ гэлж Белла бүр гэл. Яана гэл. Тэгэл ямар тач өглөөний цагаан хож магаал нүрэ ам бааж магаал. Тэг юу өмсгөөг бодчихсан юм. Ногоон цавир ногоон гип өмсөд энэ цэнхэр цан цэмсэд манай Белла пейл буюу нэг тийм цонхгоор цагаан зэрэг байхгүй. Тэг цэнхэр өнгө амар гой зөгтөг. Тэгэл цэнхэр юм авцаа өмсчээл дааш ингэ шатар бонгаа Эдвардаас би ямар харагдж ийн гэлс Эдвард тараал. Үцсгэлэнтэй өгөр хэлхий харахгүй үцсгэлэнтэй харагдж ийн гэл. Эдвард Беллаг тэрвэл үнсэл заяо ёо браавэр хөрхөө. Тэгэл манай Эдвардын машинаар Эдвардын гэрлэн очдаг. Эдвардын гэрэл болохоор айн бодно баахан явж жаад айн партатай зам амар явж жаад очдаг тийм байхгүй. Тэгээд Эдвардын гэрлэн очсон чинь мангар том идэлэн байдгийг. Тэрээс зүгээр л энгийн тансаг зэрэглийн идэлэн. Тэл байлаа хараал гайхсан чи Эдвард яасан төсөлснөс чи өөр нөө гэлсэн чинь байлаа дотор нь авсаага юу та нар авсан дорж унтдгөө гэлсэн чинь Эдвард инээгээл тэгэл даваалал ордгийг тэгсэн чинь Эсми тэ танилцсна. Эсми бол Беллагийн анх удаа харж байгаа Эдвардын одоо өргөмөл ээж нь шүү дээ. Карлайлын эхнэр тийм зүрхэн хэлбэртэй царайтай дээр үеийн дуугүй киноны алтартай жүжигчин шиг юм царайтай гол амар хайр гэрэлцсэн юм харцтай хөөхөн хичээдэг. Тэгэл миний охин гэл Беллад амар сайн заяа. Тэгэл Карлайл тэгэл Жаспер энэ төр байждаг. Тэгсэн чинь дээрээс Алис шатар гүйж урж өрмөтэй хай Белла гэл тэнгүүд Беллаг хацар дээр нүнсэл бүгдэр ингээл шокнор бол гэсэн чинь Алис зүгээр Белла дээр утахгүй найзад олно гэл гэсэн чинь Алис яагаад тэгж хэлж аваа гэхээр Алис чинь ирээдүг хардаг чадвартай байхгүй юу? Нэрийн цус сурагчин зарим нь ингээд чадвартай зарим чадваргүй заяа. Алис болохоор ирээдүг хардаг чадвартай Эдвард бодол уншдаг. Жаспер болохоор хүний сэтгэл хөдлөлийг удирддаг тийм чадвартай гэсэн үг. Тэг Белла Эдвардаас өмнө асууж ирсэн. Карлал ямар чадвартай. Карлал бол инэрэнгүү сэтгэлээ авч илсэн. Эсми бол бусдыг хайрлах чанараа авч илсэн. Эмит бол бусдаас илүү хүчтэй. Харин Розали бол бардан зангаал авч илсэн гэж хэлдэг. Тэг Розали ер нь бол Беллад агуу дургуйд яа гэх юм бол анх Розалиг Карлал бүтээсэн байхгүй. Тэг бүтээхдээ Эдвардад зориулж бүтээсэн гэх юм уу? Эдвард хас болох гэж. Тэгтээ Эдвард таагааг байхгүй. Тэгтээ Розали яах вэ? Эмитийг олж авсан. Эмитийг баагаад бариулсан багт нь бол аврагч явахт ер нь үххийн агар байхт нь Карлайл дээр авчраа. Тэг Карлайл эмитийг хувиргаж өгсөн байдаг. Ингээд ямар ч
Розали хайр олсон л доо. Гэхдээ Розалиг өвдөх юм бол Белла дөрөв бас нэг шилхэн угаасаа дараа дараагийн номноос гарч ирдэг. Гэтэ би баг дараа дараагийн номыг ярихгүй байх. Яагаад гэх юм бол би яг бүрхий гэдэг номонд л амар дуртай байхгүй. Тийм учраас яг энийг нь л ярих гэж бодсон. За эргээд номныхоо үйл явдал руу орох юм бол манай сайхан танилцаад тэгээд Эдвард Беллад гэрээ танилцуулнаа. Тэн дээр болохоор Карлайлын түүх бас яригдана. Карлайл болохоор бүр 1500-600-аад оны үед болохоор намлагчийн хүү байсан. Тэгээ Карлайлын аав нь болохоор цус сорогчийн ангууч байсан байна л да. Тэгээ Карлайл гэсэн цус сорогчийн ангууч гэдэг. Тэгээ тухайн үед л хүмүүс цус сорогч байдаг гэдгээд мэддэг байсан юм яасан. Тэгээд цус сорогчдыг бол ингээд ангуучилдаг, алдаг байсан юм бүр амиргаз. Тэгээд Карлайлын хүүдээ цус сорогчийн ангуулчиж өөрөө хазуулсан. Тэнгүүтээ өөрөө ингээд үнэхээр цус сорогчдыг жигшдэг байсан байгаа байхгүй. Тэгээд хүнийг алдаг гэдэг утгаар нь тэгсэн чи өөрөө яг тэднийхээ нэг болоод хувирсан учраас бүр тэрэндээ сэтгэлээр унаад байжснаа. Нэг удаа амтан явж ахаар нь ингээд цангасандаа болоод амтныг идсэн. Одоо цусын сорцсон. Тэнгүүтээ ингэж амьдарч болох юм байна гэж шинэ амьдралын хэв маяг нээгээд тэр нь Карлайл анх нөгөө цагаан холтон гэдэг юм хэв маягт сайн дураараа элсэж орсон цус сорогч байгаа байхгүй. Дээрээсээ хүн алж хүний цусыг сороогүй. Карлайл чи эмчтэй тэрэндээ нэсэслийн эмч ингэхтэй болохоор өвчтөе хүний цус л намайг өрөөсөө шаналхаа болцсон. Эргэрүүлийн цус л мэдээж хэцүү. Ингээд цус сорогчтой гэх юм бол тусал цус сараал өрн контрол алддаг төрлийн баггүй. Гэхдээ Карлайл л энэ дээр өөрийгөө маш сайн тасгалж байсан байдаг. Тэг Карлайл хэдэн зуун жил ганцаараа ингэж амьдарч явж байгаа. Тэгээд Эдвардыг олсон байгаа. Эдвард болохоор 1917 онд л Испани халдвар ханиад тусаад ээж аав нь бас өвдсөн. Аав нь өнгөрсөн, ээж нь үххийн аваар ээжтэй. Тэгтээ ээж нь Карлайл хэлдэг байхгүй. Карлайл тэр эмнэлгийнх нэмж идэв. Тэнгүүтээ ээж нь миний хүүг авраарай. Гооч миний хүүг л авраарай гэж хэлээд ээж нь насардаг. Тэг Карлайл бодохдоо Эдвард ээж намын гэр бишийн хүнгээд баг мэдсэн байсан бахаа гэж боддог. Ингээд Эдвард бас яг өгчээсэн. Тэгтэн болохоор Карлайл авраад. Тэгтээ Эдвард бол Карлайлд маш их уурладаг гэсэн гинэ анхандаа. Яах гэж намайг цус сорогч болгосон, яах гэж намайг араатан болгож байгаа. Тэр чигээр нь хүлэхгүй яасан ингээд Карлайлаг уурладаг гэсэн. Тэгвэл хүний цус сордог заяа. Гэхдээ алуурчдын цусыг сордог. Одоо ингээл алуурчин охин мохны хүчин тэгэл алах гал ингээл төлөөлөл явж байгаа үед нь тэрийг нь Эдвард олж мэдэнгүүтээ энэ алуурчдыг мөрдөж олоод тэр алуурчдыг нь алдаг. Тэгээд энэ талаар Белла талаараа Эдвард бүр яг нэг тийм анжил шиг санагддаг. Сөхөс нэг шиг санагддаг аахгүй юу. За тийм ямар ч тааж Белла Эдвардын өрөөнд орж ирдээ. Тэгсэн чи Эдвардын өрөөнд ямар ч ороо ахгүй. Яагаад гэх юм бол цус сорогчд унтдаггүй гинэ. Тэгээд Эдвард Беллэр орно байхгүй ч гэсэндээ ингээ буудан дээр сууж магаал тэгэл бибиний өөр дээр соолж гаднаас Алис Жаспер хоёр ороод ирдээ. Тэгэл Эдвард мухаараа яасан гэлс Жаспер гэл цаана үлдэлс чи Алис уучлахгүй гал. Уучлаарай өнөө өрөө цаг агаар бороотойгоо учраас бейсбол тоглох санал авах гэж ирлээ гэлсэн чинь Белла ахал юу яриад байгаа юм бороотой үед бейсбол тоглох гэсэн чи тийм гэлсэн чинь Эдвард за тий гэл Беллаг чи хамт явах гэж Белла тий гэл. Тэгээ харин бейсболын тэмцээн лөө явах орлоо. Гэтэ Калинийхэн дунд болдог тэмцээн л дээ. Ингээд Эдвард ямартайч Беллаг гэрсэн өрөөж өгдөг. Тэгээ байдсан чинь нэрээ Джейкоб аавтайгаа ярьсан мэт. Аавыг нь Билли гэдэг. Тэгээд Билли Блэк, Джейкоб Блэк хоёр ирчихсэн. Тэгэл Билли болохоор юм Белла гинтээ зуурлаад яваад байгаагийн гадралцсан. Тэнгүүтээ чи тэдрээс хоолоорой гэж хэлж мэлээд. Тэгээ Белла миний эрэхт оролцдог уурж муурлаад. Энийг тиймэрхэн болно. Тэгээ оройн Чарли хурж ирээ. Тэнгүүтээ Чарлитай Эдвардыг танилцуулъя. Тэгэл би Эдвардтай болцож байгаа гэсэн Чарли. Гү чи түрүүхэн хинтэйч болцоогүй гэсэн мэт. Би харин одоо болцож байгаа гэл. Тэгээд Эдвард хурж ирээд Чарлитай танилцаа. Тэгээд Эдвард Беллаг альбасаг гэрсэн ингээл аваад авдаг байхгүй юу. Тэнгүүтээ Эдвард мангар том машин тарьсан мэт. Бартацаа машинтай. Тэгэл тэнцэн Беллагаас олгож аваад тэгэл дасгалаатай замаар явсараа бейсболынхаа талбаар өрнө. Тэгээ талбараа ирээд машинаас буухтаа Беллагаас үнсч хүмүүсэл яваад ирээ бүр амар хөөрхөн. Тэгэл хөтөлцөөл атсан чинь Эмит, Жаспер, Алис, Розали, Карлайл энэд ингээд би минь бөмбөгөр ингээд
хайртай тоглож байдаг байхгүй. Тэгээд тэр нь болохоор бүр ингээд цахилгаан цахилж байгаа юм шиг заяа. Тэгээ нэг очоод бөмбөг зохиж мохонгоо яг ингээд тэнгэр дуугарч муурдаг. Тэгэл байлаа. Ийм болохоор л амар бороотой, аяг цахилгаантай үерээд нэр тоглол юм байна штэ гэж мэдээд авцсан. Эсми болохоор шүүгч идэг гинэ. Тэгээ Белла Эсмээр хамт зэрэгцээ зогсоо. Тэгээд Эдвард багтаараад тэгээ хоорондоо тоглож эхэлнэ. Тэгээ Эдвард гэх юм бол бусдаас хамгийн хурд нь Эммет хамгийн хүчтэй. Тий. Ийм онцлогтой. Тэгээ бүгдээрээ сайхан тоглоод Бэцкигүнд Алис сонирн болоод зоокс гэж орилдог байхгүй. Тэгэл бүгдээрээ юу болсон бэ гэсэн чинь Алис урилгаж очиж ирж байна гэлдэг байхгүй. Тэгэлсэн чинь Эдвард гэл уг нь бол урилгаггүй зочид ингээд ирж байгааг тэгэл мэдсэн. Гэтэ өнөө өрөө ирнэ гэж Алис харагдаг байхгүй. Тийм болохоор юус айгаагүйсэн. Тэгсэн чи Кивин тэд нар бодлоо өөрчлөөд одоо нааш ярьж ингээд. Тэгэл Эсми орон нь Эдвардын багт орч тоглоод тэгээ Эдвард Беллатагаа зогсдیں۔ Тэгээ Эдвард амар сонирн би нэрсээ ойлгохгүй. Белла ингээд үсээ болт авчих гэдэг тэгэхгүй. Тэгэхээр чи ингээд боолохоор чинь ингээд үс нь ингээд задгаа болоод улам л одоо хүн шиг үнэр нь тарахмаарыг мэдгүй. Ямар ч ч ингээд Эдвард Белла үсийн боолтыг аваад тэгээд Эдвард ээж зогсож идэг. Тэгсэн чинь 3 урилгын зочин орж ирнэ. Тэрдгээр нь болохоор Виктория, Лорен, Джеймс гор байгаа. Джеймс Виктория болохоор хоорондоо хос юм шиг байгаа юм. Тэгээд Лорен болохоор тэдний ахлагч гэж өөрийгөө танилцуулдаг. Бид нар хамтдаа тоглохоор ирлээ. Та нарыг тоглож байгаа сонсоод тэгээд Жаспер сэтгэл хөдлөл удирдаг авьяасараа хоорондоо нарийн нэвтэй нэртэй урамсгал бий болгодог. За ингээ баг болоо тоглох гэжсэн чинь салхилаад Беллагийн үсийг эсгэж орхино. Тэгсэн чинь Джеймс хүн биш дээ. Та нар бяцхан 100 бэлдсэн юм уу гэж асууад байна. Тэгсэн чинь Эдвард ууралснаа болоо шүү Беллаг хамгаалаад урд нь зогсдог байхгүй. Тэгсэн чинь Карлайл Белла бидний зочин л доо гэж хэлдэг. Тэгэл Джеймс за гэл. Тэгэл гэсэн чинь Карлайл зэрэн тоглох жоохон тиймэрхүү болчлоо. Бүгдээрээ манай гэрлээ очив юм ачи гэл тэгсэн чинь Джеймс зүгээр бид нар ч одоо ингэ явъя да гэл тэгсэн чинь Карлайл ер нь учрыг мэдчих байхгүй. Тэгээ ер нь яваад үгтэй. Тэгсэн чинь яг тэдний ингээд явсны дараагаар Эдвард шууд Беллаг тэрэл гүйж эхэлнэ. Тэгэл гүүгэлэн тэгэл Белла бүр гайхаад тэгэл машин дээр яриад Эдвард шууд хотоос гараал эхэлдэг байхгүй. Тэгсэн Белла юу болоод байгаа юм бэ гэсэн чинь тэр Джеймсийн модлыг бойсон. Тэр бол бүр ясны мөрч гинэ. Тэгээ нэг л ангаа харах юм бол заавал хагнажиж санаа намардаг. Тийм учраас тэр чамайг заавал алхаар ирнэ. Тэгээд би чамайг хамгаалахын тулд энэ хотоос авцухтааж ингээд. Чи Белла юу яриад байгаа юм бэ? Тэгээд Чарли яах юм бэ гэдгсэн чинь Чарли яана гэж гисэн чинь тийм л сайн мөрч юм бол миний үнэрээр манай гэрээг олж л дараа. Тэгээд Чарлиг болоод алчин штэ гэд. Тэгээд мартаж намайг эндээс явсан гэдгийг Джеймс мэдэх ёстой. Тэгжиж манай аавыг зөвөр орхиод миний араас явна штэ гэд. Тэгээд ерөөсөө Эдвард таадгүй гэсэн чинь Белла бүр уйлжиж Эдвардыг зогсоогоод тэгээд буцаа Форкс руу давхдаг. Тэгээд Белла болохоор шүү гэрлөө оронгуудаа Чарли дайрлаж гардаг заяа. Чарлигийн эхнэр Рене Чарлид дурлаа. Тэгээд суугаад Форкст амьдраад нэг хэдхэн сар болсон юм шиг. Тэнгүүтээ охиноо нэг сартай ахт нь тэврээд би чамтай дахиж ингэж хамт амьдарч чадахгүй. Би чиний навшин Форксыг үзий ядж чинь гэж хэлээ гараа авдаг хгүй. Тэг яг тэрнийг нь Белла автер ашигладаг. Би таны навшин Форксыг үзий ядж ингээд хувцснуудаа бэлдээд зүнхэж шүрээд машинда суугаад яваад өгдөг. Чарли болохоор чи язаж маргааш болохоор явал та би чам өрөөдөө гэсч үгүй би машинда онцно гэд тэг яваад өгдөг. За ингээд аавыгаа шархлуулсан Белла буцаа Калины гэрт ирдэг. Тэнцэн болохоор Лорен байж байгаа. Тэгээ Лорен болохоор айгүй нэг ахлагч нь биш, Джеймс ахлагч нь байсан байл та. Тэнгүүтээ Лорен тэд нартай адилхан бас цагаан алтан болёо гэж шийдсэн. Бас хөрхөн тэнгүүтээ Деналигийн гэр бүл гэж байхгүй юу? Денали болохоор Таня, Кейт, Ирина гэдэг ичдүүгийн бас тусрагч бүлгэн. Ер нь бол cousin үеэлүүд гэж явдаг байхгүй юу? Тэгээ тийшээ явахаар болоод байж гэх юм аа. За ингээд Белла гирэнгүүт нь Беллагийн үнэрийг алгуулахгүй Беллагийн хувцыг Эсмис өмсөөд Эсмигийн хувцыг Белла өмсөөд тэнгүүтээ
бүгд салхаас игээд ийч тийшээ хоруулна. За яахаар болсон бэ гэсэн чинь Беллаг Алис, Жаспер хоёр давуулаад Феникс хот руу явна. Төөрөгдүүлж штэ. Тэнгүүт нь мэдээж Белла Эдвардыг хамт л явна гэж бодох учраас Джеймс Эдвардыг даах нь ойлгомжтой. Тэгэхээр Эдвард, Эмит, Карлайл 3 болохоор бүр өөр төш явж Джеймсийн араасаа дагуулад өвдгийн яг тэр нэг Беллагаас нь холдуулж ийн гэсэн үг байхгүй Джеймсийн анхаарлыг сарниулаад. Тэгээ Розали, Эсмер болохоор Чарлиг хамгаалах юм байдалтайгаар иш тишээ салж хоруулнаа. Тэгэл Белла дуртай үнсэлцээл салхаас игээл грэдэртээс ингээ сална гэхээр бүр ингээ ой донтон чарахгүй байгаа байхгүй. Тэгэл бүр амар сэтгэлээр унаал. Тэгэл Алис, Жаспер, Белла өөр ямар тааш тэгээд хар машин унаад Феникс руу явдаг. Тэгээ Белла бол уйлж явсаар байгаа. Тэгээд замдаа унтаад өгдөг байгаа. Тэгээ нэг сэрсэн чинь нэг хотел сэрдэг. Тэгээд тэр хотел нь болохоор Жаспер, Алис, Беллагорын хамт байгаа хорогдох газар нь гэсэн үг л дээ. За энэ үеэс урамсгал тэс өр болж ирнэ. Тэгээ Алис, Белла хоёр бол ер нь найзалж эхэлдэг. Алис болохоор айл болох Беллаг ирээдүг харах гал аюулыг урьдчилж мэдхгээл ингээл тэгэл байждаг зураг зураал. Тэгсэн чинь Алисын төрсэн зургнаас ирсэн чинь Беллагийн багтаа явж исэн балетийн студ нь Беллад санагдаад эхэлнэ. Энэ дүн толмол болсон тий. За тэгээдсэн чинь уц дуурнаа. Уц дуураад авсан чинь Эдвард байдаг. Эдвардын үгтэй Джеймс алга болчихсон. Тэгээд бид нар Джеймсийг ер нь бол дөнгөж чадсангүй. Тийм учраас би чамруугаа очиж гинэ. Маргааш өглөө би Феникс бунаа гэж хэлээ. Онгоцоор ирж байгаа. Тэгээд Белла маш их баярлав. Ингээ байжсэн чинь дахиад ус дуурна. Тэгсэн чинь Беллагийн ээж нь гэдгийг. Белла бас ээжтэй санаа зовоод байгаа хгүй. Тэгээ ээжигээ уг нь Филтэй хамт ингээд өөр газар явж байгаа гэдгийг мэдж байгаа мөртлөөсөө буцаад гэртээ өрөөд ирэхэд гэж ангуудаа Белла ээж рүүгээ ээжээ би байлаа та минь бодлоо авсан бол надад хариулаарай. Тэгээд битгий гэртээ ирээрээ одоохондоо гэртээ ирж болохгүй шүү гэд одоо voice mail явуулсан. Тэгсэн чинь тэрний хайруу болгоод ээж нь залгасан юм байна л да. Тэгэл Белла байна уу ээжээ байна гэлсэн чинь яг одоо өрөөлөг ороод хаалгаа гэлэхгүй. Тэг Белла заа гэл өрөөлөг ороод хаалгаасан чи Джеймс тэг зарлсан байгаа хгүй. Тэгээд ээж чи миний гартай чи хурж ирэхгүй бол би ээж чи аална. Чи маргааш ганцаараа хурж ирээрэй гэж Белла дэлдэг. Ингээ Белла ямар ч аргагүй болно. Тэгээд яг Алис ирээдүг нь харж болгоцсон. Беллаг юу хийж байгааг бодвол харж чаддаг юм ааш ямар тач ингээд Алис амар айцсан байдаг. Юу болсон бэ гэж Алис Беллад юу ч хэлдэг. Тэгсэн чинь Алис Беллаг өгцөн байна гэж хардаг байхгүй. За ингээд Белла шүгшөөрт ороод тэгэл маргааш нь ингээд Эдвардыгаа тосгож байгаа гэж баярлага дүрсгээл за амар жүжиглэнэ. Тэгээд Жаспер, Алис, Белла гурав тэднийгээ тосгоор онгоцын бол руу хамт явнаа. Ингээд онгоцын бол руу очиж байсан чи Белла Жасперс гойдог. Жаспер би өглөөний цай марина хамт яваад өглөөний цай ууж болох уу гэсэн Алис би хамт яв гэсэн чинь Жаспер явсан илүү зүгээр илүүдээ намайг чамаас л хамгаална гэж бодож ин гэл Белланис чи Алис бас нэрэж тэмдээ гэл тэгэл Жаспер Беллаар хамт явдаг байхгүй. Тэг Жаспер өглөөний цагийг авч өгөхгүй байжсэн чинь Белла би нэг 0 арах хэрэгтэй байна. Би гэс 0 орчод ирээ гэл Жаспер заа гэл. Тэг Белла 0 арангуудаа 0 ингээд хоёр талдаа гардаг алхтан байл нөгөө алгаар нь гараад гүгээд цухтаачд. Тэгээ цухтаасараа автобусын суугаад автобусын сууж явж байгаад таксийн суугаад таксийн сууж явж байгаад гэртээ очин. Тэгээ гэртээ очингуудаа нэгэн зурус хардаг. Тэгээ Джеймс бол гэртээ ирээд одоо намайг хааш харах гэхийг мэдэрэй гэдэг байхгүй. Тэг гэрлөө очиж зурус ашин чинь балетист өдрөө хүрээд ирээ гэд хэлдэг. Тэгээд Белла балетийнхаа студ руу яваад орноо. Тэгээ орсон чинь нэг л тийм хүйтэн сэрүүн сонин мэдрэмж төрдөг. Тэгсэн чинь балетистээс нь Белла гэж ээж их арилгаад болдоггүй. Тэгэл Белла бүр сандрал ээжээ гэж гүгэд атсан чинь зөвхөр л видео гарч идэг. Хуурцган дээр дэлгэц гарцсан. Тэгэнгүүтээ тэр дэлгэцээр нь Беллагийн 7 настай ахт нь Белла далайн ирэг дээр авч агаад унах гэсэн мэт л тэгэнгүүт нь ээжээ сандраа Белла гэд орилж исэн тэр бичлэгийг тавьсан Джеймс ганцаараа сууж идэг. Тэгэл Джеймс энийгэл Беллараа урж ирээл амархан байлаа шүү гэл. Тэгээ Белла айсандаа болоод зогсоо ижсэн чинь Джеймс
нэгэн бичлэг гэдэг. Тэнгүүтээ энэ бичлэгийг би танай эдорт үзүүлнэ. Намайг анхандаа мангартуулах гэж оролцсон. Тэгтээ зүгээр дээ. Би бол ясны өмөрч. Чи Алисыг мэдхүү гэсэн байлаа. Алисаар чи яах чам гэдгсэн чинь би Алисыг хүн байхтанд харж байсан штэ. Алис ирээдүг хардаг болохоор галзуу гэж хүмүүс үзээд галзууг эмнэлэгт хорьсон байсан юм. Тэр охин дээр маш их туршилт хийж зовоосон доо. Тэгсэн чинь тэр охинд нэг хөгшин цус орогч дурлцсан байсан. Би Алисыг харангуйтаа л шууд үнэрт нь мансураад Алисыг цусыг нь сорхоор шийдсэн. Алисийн цусны үнэр чинийхээс ч гайхалтай үнэртэй. Чи битгий гондорой. Гэтэ чи ч гэсэн дайжгүй л дээ. Гэтэ Алис л дахин давтагдчихгүй гайхалтай үнэртэй байсан юм аа. Би Алисыг цусыг нь сорхыг хүссэн боловч мөхөгшин цус орогч надаас өрсөд Алисыг цус орогч болгоцсон. Тэнгүүт нь нэгэн тэрэггүй болсон Алисыг орхингуудаа би тэр хөгшин цус орогчийг нь алчихсан. Тэгээд явах те. Би Калиныхандаа анхуулсан чинь тэнд Алис зогсож байгааг хараад их гайхсан. Гэтэ ерөн шударгалаагаас те Калиныхаа Алисыг авсан, харин би чамааг авлаа гэж хэлдэг байгаа. Тэгээд Алис өвдөх юм бол цус орогч болохдоо ерөөсөө өвдөг өгнэ. Тэм болохоор яг жинхнээсээ ингээд хайрлаад цусгийн сорсоочос өвдөг юм уу? Эсвэл Алис тийм онцгой байсан юм гэдэггүй амартай шиг тиймэрхүү юм байдгийг. За амартайч байла өхлийн ирмэгдэр тулж иж байгаа. Тэгээд зүүн самдаа хөтлөгдөөд шууд үүд рүү гүдэг. Тэгсэн чинь араас нь Джеймс хурж ирээд түүнийг шил талх мөргөлдөг байгаа. Тэгээд талх мөргөө таль нь хаагараад тэрүүгээр нэг цус олоод Джеймс бүр галзуурах гад тэгээд унсан ч гэсэндээ Белла охин мөлхөө зогтож байсан чинь зүүн хөлн дээр нь тас гიშгэж хуглаад Джеймс бол Белла бүр тамлт юм аа. Тэгээ байжсэн чинь гарн дээр нь час гэж явчихдаг байхгүй. Тэгсэн чинь гаднаас хайртай залуу Эдвард болон Жаспер, Эми, Карлайл, Алис гэд ороод ирдээ. Тэгэл тэрнээсээ Белла ингээд ухаан санаа нь орж гарсан. Гар нь бүр халуурштаад яг галд ингээд шарагдаад бүр ингээд нүүрс болж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэгээ ямартайч Эмит болон Жаспер нар бол Джеймсийг нөгөөрөө оруулж агаад зүйл тусгаад устгадаг байгаа. За нэрээ цус орогчийг болохоор толгойг нь тастаад тэнгүүтээ хэсэгчлээд галж тааж алдг юм л да. Тэгээ тэгж алахгүй бол буцаагаад ивлээд амждаг гэсэн. Замарташ тэгээд Джеймсийг бол алчихсан. Гэхдээ Белла бол ингээд үххийн авраа штэ. Тэгээд Карлайл хэмжлээр шууд тэр дараа арга хэмжээгээ шилмэлийн түүгээд хальт боогоод тэгээ байжсэн чинь Белла миний гар штад наа гэдгсэн чинь Эдвард хараад Джеймс хатцсан байж штэ гэд. Карлайл өвдөх юм бол нэг арга байна. Энэ хортой цэсийг нь сороод авах хэрэгтэй. Тэгм бол Белла хүн жигэр үлдэнэ гэж хэлдэг. Тэгээд Карлайл Эдвардыг чи сорох уу гэж хэлдэг. Тэгсэн чи Эдвард толгоос сэрдэг. Тэгсэн чинь чи Беллаг аврах хэрэгтэй гэд. Тэг Белла Эдвард гуйж гин гэд. Тэгээд Эдвард Беллагийн цэсийг сорноо. Ямар ч тач Эдвард Беллагийн цусан далааханд дурлцсан байсан шүү дээ. Тэгсэн мөлөөсөө өөрийгөө контролдоод зогсож чаддаг. Ингээд нэг сэрсэн чинь Белла эмнэлэг сэрдэг байгаа. Хажууд нь ээж нь байж идэг. Тэгээс Эдвард унтж байгаа дүрсгийг гівчихдээ. Тэгэл ээж нь харангуй та Эдвардын дунд чинь энэ залуу чамд амар сайн юм аа, энэ чиний найз залуу юм уу? Тэр царайлаг юм аа гэл. Ээж та хизээ ирсэн гэлээс би сайхан ирсэн. Чамайг бэрсэн гэдгийг дулаан л ирлээ гэв. Тэгээд тэгсэн чинь Эдвардын авдах юм бол ийм төгтөхөөс юм л Белла Эдвардтай муудалцаад тэнгүүтээ Эдвард Феникс руу явсан юм байна. Тэнгүүд Белла Эдвард яраас Феникс руу ирээд за тэгээ байжснаа Эдвардын байсан тэр буудал дээр нь очингуудаа шатнаас Белла унаа. Тэнгүүтээ цонх хагалж унсан ч гэнэ үү. Тэгээд хамгийн гол нь тэр бүх зүйл нь ингээд яг хүнд харагдахаар ингээд битээр болгоцсон заяа. Тэнгүүтээ хамгийн инээдтэй нь ингэж хэлвэл угаасаа хүмүүс итгэнэ гэж байгаа байхгүй юу. Ингийн үнд гэсэн гэвэл юу үлэр яриад байгаа. Юу гэж тийм азгүй мэдгэн штэ. Гэтэл Белла угаасаа тийм азгүй гэдэг болохоор хүмүүс итгэцэн гээд орд хэлдэг. Тэг ямар ч тач Эдвард Белла хоёр ингээд ярилцаал. Тэгээ Белла Эдвардаас тий чи миний цэсийг амталж идсэн. Саснагч юм бодвол амтгүй байсан уу гэсэн чинь
Эдвард үгүй төсөөлснөөс ч илүү сайхан байсан. Гэхдээ би ч юм тартай гэж хэлдэг. Тэгээд байлааг үнсгэжсэн чигээд байлааг төрсөн цохилын хэмждэг аппарат нь тэгээд дуурай. Тэгээд яг байлааг үнсчихэд тэгээд ингээд бүр бүр тасалтаа зав тэгээд бүр ингээд санаа зовоод юу болоод наа яана гэдэл бүр боломж таарцгал болохгүй байна би чамтай гэл амар хөрхөн. Тэгэл бэл болохоор чи нам цас орж балгач л даа гэж ядаад үгүй гэдэг. Тэрээ би цас орчлох мал чамтайгаа үрд мөхант байштэй. Тэг би амар жаргалтай байна. Тэг дахиж ийм асуудал болохгүй гэж чи энэ талаар битгээр гэлээд орд юу төшөөрдгөө юм. За тэгээд эпилог гарч ирнэ. Эпилог дээр болохоор манай байла хөл мөлөө гипстүүлсэн. Тэгсэн мэтлээс юм богинохон даашин зөмссөн. Нүүр аваа буудцсан. Нэг хөлөндөө гипстэй, нэг хөлөндөө дөфлээ явж байгаа байхгүй. Явж идэг ч ахтай. Эдвард машин сууж дээ. Тэгэл тэгсэн чинь Чарли мэдээж нөгөө Эдвард амар дургу болсон. Охин өөрөөс нь болоод ингэ яваад гисэн болохоор дэлсэн чинь Чарли Эдвард руу залхаад чи бэлэг авч явж байгаа юм тийм гэсэн чи бэлэг авч явахаар энэ чи Тайлер ирсэн байна. Тайлер Белла та төгслийн бүжинд явна гэсэн байна. Тэгсэн чи Эдвард үгүй тийм боломжгүй гэж уцаад цэслээ амар хөөрхөн. Тэгсэн чи Белла бруулаад эхэлдэг байхгүй юу? Хэлийгөө төгслийн бүжгээр очих байгаа юм уу? Сургуулийн төгслийн бүжгүү гэл гэсэн чинь Эдвард тийм гэл гэсэн чи Белла уйлаад. Уйлсан ч гэсэн нөгөө сармасын бодон үнд уурсахгүй. Чи Белла ингээл ёо айлс намайг уйлан гэдэг мэдэнгүүтэй албаар усан цэсэртэй бодгаар сармасын бодсон юм байна л да гэл. Тэгээд Алис Беллаар амар хөөрхөн сайн найзад болсон. Тэгэл Белла баг хэдэн цагаар Алисын угаалга өрөнд байждаг. Тэр амар угаалга өрөө. Тэгэл Алис Беллагийн нүр амыг ингээл бодаал. Тэгэл скингээр хийж өгч мөгөөл. Тэнгүүтээ хууц нэрийн сольж байлаа. Бүрээ хөөхөлтэй шиг. Гэтэ Белла ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй. Ангуул Алис амар хайртай. Тэгээ сургуулийнхаа үжилтэлд ирлээ. Тэгээ Белла болохоор нэг хөлөндөө гипс, нэг хөлөндөө ингээд төвхөлтэй. Тэнгүүтээ Эдвард хоёлоо бүжиглэн яана би бүжиглэж чадахгүй шүү дээ зүгээрээ би чадна гэдэг Эдвард тэгт. Тэгсэн чи Эдвард Беллаар амар хөөрхөн бүжиглэж байгаа юм. Бүр үнэхээр хөөрхөн. Тэгээ Алис, Розали өөртөөхөө найзлуудаа бас амар бүжиглж идэв. Эдвард Беллаар тэдний дундаар аль бүжиглэл амар хөөрхөн. Тэгээ байжсэн чинь Джейкоб үрж ирнэ. Джейкоб үрж ирэнгүүт намайг үржих юм ли аав надаа $100 өгнө гэжэлсэн гэж мэгэл. Тэгэл даваа за чи тэгэл мөрөг авчлаа шүү дээ. Джейкоб Беллаар хальт бүжиглэлэн аав юу надад нэг юм хэлсэн гэл юу гэсэн чинь чамайг Эдвардаас саал гэж дамжуулсан амар тэнэг хаастэй гэл инээж мэнэ гэл гэсэн чинь Белла гэл тэгсэн чи Эдвард төрж ирэл одоо би эмхтэйг авч болох гэж Джейкоб тэглээ авах уу гэл тэгэл Джейкоб буцаа яваад үү. Ингээ Эдвард Беллаар бүжиглж бүжгэлсээр агаад тэр сургуулийнхаа залаас гараад ирдэг. Тэг гадаа гарч ирээд суугаад Белла Эдвардыгаа өөр дээр авч суугаал. Тэгэл гисэн чи Беллагаас Эдвард зүтгэхгүй чи нэрээ юунд явах гэж утсан юм гэсэн чинь Белла хэлдэггүй би хэлэхгүй гэлсэн. Үгүй чи хэлжэлтэй гэлсэн чинь за би намайг нөгөө цус оровч болгож хувирахаар авч явж гэж утсан юм аа гэдгсэн чинь Эдвард бүр амар сонирн болол юу чи тэр бүр ингээд үдшилэг шиг даашин зөмсгөр үйл явдал гэж бодоод байгаа юм уу гэлсэн чинь Белла гэлээд гэхгүй тэгвэл одоо ч юм хоёр очил да гэл хэл Белла гэхэд ингээл амар сан болол айгаал гэсэн чинь Эдвард ингээл Белла үзрүү нартал одоо яг ч юм хоёрлаа шүү гэл хэл Белла за гэл гэсэн чинь үзэн дээр зөргөнсчдэг тэгэл юмхтэй тийм ч амархан байхгүй хаа ангар минь гэл тэгэл Белла энийгэл тэгэл энэ удаагийн бичлэг дуусаж байна. Бүрхий бол миний хамгийн дуртай ном байгаа. Хитэн ч удаа уншсан мэдгүй ямар тач ингэ та бүхэндээ хүргэж тавчилж ярьж өгсөн маш их баяртай. Нэг номоор унших юм бол 11 цагийн ном байдаг баг шүү. Тийм та бүхэн бас уншаад үзээрэй. Тэгээд кинон дээрхээсээ илүү сэтгэл хөдлөм төрслөл үйл явдлууд бол ном дээр гардаг. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Төр баяртай.